За манай дээр одоо иргэдийн мүлгээ 10 хүн ажиллаж байгаа. Одоо энэ 10 хүнээс маань одоо нийгмийн хамгаалалт тусгай төвөөс 7 хүн, иргэдээс 3 хүн гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За өглөөд бол манай хэд маань гимнастика хийгээд за тэгээд хөдөлмөр аюулгүй ажиллагааныхаа дэвтэр дээр гар үсэг зураад гимнастика хийгээд модоо услаад за тэгээд нэгээс одоо 34А хүртэл ингээд гэр хорооллын гудам манайх дээр гэр хорооллын 6 хэсэг, байр хорооллын 6 хэсэг гэ нийтээ 12 хэсэгтэй. За энэний маань одоо гэр хороол дээр 6 хэсэг маань одоо ямар ч эхний нэг одоо 7 хоногийн 1-ээс 5 дахь өдөр хүртэл гэр хороолоо шахаад дуусгаад дараагийн 7 хоногт байр хороолын дундх төвөр хогийн нийт эзэмшлийн зам талбайн төвөр хогийн цэвэрлэгээ хийж ажиллагаа. За манайхан бас ажлынхаа хажуугаар бас тогтчлтын ажил одоо хашаа хайс будах ч юм уу тиймэрхүү ажлуудыг бас айгүй сайн хийдэг. Тэгээ би одоо манай хэд маань бол би одоо иргэдтэй бас уриалахад бол өглөөд яг энэ нэг ажил маань одоо 7 цагаас ичлээд одоо 4 цагт ажил 16 цагт харж байгаа. За энэ үед бол одоо манайхан бол өдөр цайны цаг 1 цаг ажилд амардаг. За энэ хооронд бол нийгмийн хамгаалалтын тусгай төвөөс ажиллаж байгаа 7 хүн маань цайндаа орчоод ингээд гарч ирдэг. За ингээд нөгөө гэр хорооллын хог одоо орчныг бас одоо иргэдийгээс цэвэр сэмсгэр орчинд байлгах гэдэг утгаар одоо энэ бас 10 хүн маань бас ингээд ажиллаж байгаа. Тэгэхэд одоо ингээд нөгөө нэгээс ингээд өдөрт бол одоо манайхан бол одоо ер нь төвөр хогийн цэвэрлэгээ нэгээс 8 дугаар гудам хүртэл 5 хүн ингээд цэвэрлээл үдээс хойш цайны цагийн дараа 8 дугаар гудамнаас хойшоо гэд ингээд явхад нөгөө цэвэрлсэн гудамжууд юм л өөрсдийнх нь нөгөө хашаа цэвэрхэн л бол тэр гудамж талбай нөгөө цэвэрхэн байхын ер нь иргэд бас ингээд зарим иргэд одоо ухамсар айгүй муу байна. Ингээд цэвэрлсэн талбай дээр маань цэвэрлээл цайны цагийн дараа ахаа гарахад нөгөө цэвэрлсэн талбай маань нэлээд хогтой болчдөг. Тэгээд хортой хогоо ийш тийшээ авцраа тавьчихдаг. За нөгөө машинтай иргэд маань бас ингээд тамхиа татаад хогны тамхины ишээ бас аваачаа шидчихдэг. Тэгэл энэ хэд маань ингээд өдөржингөө бас ингээд халуунд бас ингээд халууцаал ядраад бас ингээд цэвэрлж яхад бас иргэд маань одоо дор бүрнээ ухамсартай байгаад орчиндөө бас цэвэр сэмсгэр баймаар байна. Одоо гудамж талбайд бол хог хаяхгүй байгаа ч одоо гэр хорооллын хог ажилт маань одоо сарын эхнээс 15 1 сарын одоо жишээлбэл 6 сарын 1-ээс 6 сарын 15-ны хооронд. Тэгээд нэг 2 хоног амралтаа тэгээ 18-наас хоошоо тэгээ 30 хүртэл гээд ингээ гэр хорооллын хог ажилт маань бол 2 үе шаттайгаар явж байгаа. Тэр үед маань одоо хогоо тогтмод ачуул сураач, гудамд хогоо битээ хаяач, ил задгаа хог битээ хаяа. Одоо гудамд угаацсан юм а битээ асгаач, тамхины ишээ битээ хаяач гэж уриалж энэ иргэдэгээ.